сэдвийн нэг гол чиглэл нөгөө их Монголын хаадууд нэг Хонградаас хаттай авдаг байсан гэдэг. Энэ уламжлал ер нь хэр урт хугацаанд үргэлжилсэн. Юан гүрний үжигсэн энэ уламжлал хэвээр хадгалагдсан уу? Ер нь юу их сони юм анзаарагдаад байгаа юм. Одоо жишээлбэл энэ чи үлээ их Монгол улс тэгээд юан гүрэн за тэгээд илхаад Алтан орд гэдэг энэ улсуудыг ингээд аваад үзэх юм бол ер нь 1368 он үргэлбэл юан улс хятадаас хөөгдөх хүртэл энэ судалгааг нь үзэхэд бол Хонградын 42 хатан Монголын хаад болон юан гүрний хаад бусад Монголын улсын хаадын хатан болсон гэсэн ийм юу байгаа судалгаа байгаа. За тэрнээс гадна Алтан ургийн 22 гүнж Хонградын хаадууд одоо Хонградын ноёдуудын хатан болсон. Ийм бас юу байгаа судалгаа байгаа. Тэгэхээр зэрэг энэ Хонградынхантай суудаг. Гэхдээ Хонградтай дайс эцний удмынхантай. Одоо бүртөө хатны аав тэрний удмынхантай сууж байгаа. Хоёр дахь одоо хамгийн олон хатан одоо гүнж одоо суусан улсууд гэх юм бол Ихрис аймаг байна. Ихрисийн Бутуун ноёны удмынхан тэднийхэнтэй их сууж исэн байна. За гурав дахь нь бол Ойрдын Худугаа бихийн удмынхантай. Тэгээ би энийг бол Монголын төрийн бодлого юм уу гэж хараад байгаа. Ихрис Хонград хоёр бол зүүн хязгаар. Ойрд бол баруун хязгаар. Тэгэхээр энэ чинь нэг тийм Монгол одоо язгуурын Монгол нутгаа ингэж хот ургийн барилдлагаар ингэж халахалж ийнө гэж харахаар ийм төр зургууд бас харагдаад байгаа юм л да. Хонград, Ихрис, Ойрд бүгдээрээ яг Монгол угсааны аймагуд яг Монгол биш хаттууд байсан шүү дээ. Гэхдээ тэр нь бол нөгөө Монгол угсааны ахнаас жоохон өөр. Монгол биш хаттууд бас 3 улсад л байгаа. Нэг нь Онгууд аймаг. Эн чинь өмнө зүг рүү одоо өмнө зүгийн Алтан улс руу тэгээ цаашаа Сүм улс руу ингээд довтлох зэрэг бол Онгуудын нутаг дээр ирж сэлбэд цаашаа явж байгаа учраас энэ их чухал цэг болж ийн гэж харагдаад байгаа. Онгодч одоо тэгээ Чингис хааны охин Алхай бэхийг хийсэн. Онгодын хаадуудтай одоо сууж эхэлсэн. Тэгэхэд Онгодын 4 хатан юаны хаадын гэр болсон юм харагдаад байгаа. Дээрээс нь уугараас харин хатан бол буулгаагүй гүнж бол өгч ирсэн. Алтан бэхийг Арслан хаанд тэр хаан цолыг авцсан шүү дээ. Тэгээ захирагчулгаад тэгээ тэндээс эхлээд яхад бол уугараас бол нэг ч хатан буулгаагүй. Тэгэхдээ 7 хатан уугарын хааны хатан болгож өгсөн юм харагдаж байгаа. Солонгосоос манай Солонгосын хааны хатнаар манай 8 гүнж явсан байна. Зөрөөд уулын 6 одоо гүнж ирсэн. Гэхдээ тэднийг ерөөс хатан болгоогүй байна. Тэр нь ямар бодлого? Одоо тэгээд нөгөө хааны удамд Солонгос хаан Солонгос цустай хүн гарч болохгүй л гэсэн юм байсан байна. Татврын болгоол ганцхан хатан байдаг л да. Энийг нөгөө төрөчийн дугаар дээр бидний ярьсан шүү дээ. Ги хатан гэдэг үлзээвтэх болоо да. Тэр хатан бол одоо нөгөө 4-ийн гадуур тоглолт байхгүй. Тоон Думар хаан эртний одоо Монгол уламжлал зөрчиж хайр дурлалын асуудал. Тэгээ хайр дурлалын асуудлаар тэрнийг хатан болгож тавьсан юм л тохиолдол байна. Монгол хатад ялангуяа төрийн үйл хэрэгт оролцож исэн ч юм уу эсвэл төрийн үйл хэрэг барьж исэн нэлээх багш. Энэ монголчуудын хувьд угаасаа уламжлал ёс заншилтан ч юм уу угийн сэтгэлийн онцлог байна уу эсвэл дэлхийд дахин нийтлэг гэдэг үзэгдлөө. Эмэгтэйчүүдийн хувьд бол яг төр барьж исэн эмэгтэй удирдагчд бол энэ дэлхийн альж түүхэнд бол бий л дээ. Альж урны түүхэнд бол бий. За яг зөв манайхны хувьд бол ягаад онцлог юм бэ гэхэл нөгөө ахуйтай их холбоотой. Эрхэлж байгаа аж ахуйтай холбоотой. Нөгөө газар тариалан суурьсан нийгэмд чинь бол нөгөө хөдөлмөрийн хувьд бол эрэгтэй бүтэн хоёр бол ингээ ялгаатай байдаг байхгүй. Одоо юу гэдэг анжис цэрхэд бол эмэгтэй хүн арай хүч султай эрэгтэй хүн гэтэл нөгөө нүүдлийн ахуйд чинь бол морь унаа тойн хариулахад эрэгтэй эмэгтэй хүүсийн ялгаа бол байхгүй шүү дээ. Тэгээ ер нь нөгөө нүүдлийн уламжлалт чинь бол нөгөө өрх гэрийг үндсэндээ бол нөгөө эмэгтэй нь авч явдаг.
өрх гэрийн одоо санхүүгийн эрх мэдэл бол үндсэндээ эмэгтэй талдаа хадгалагддаг. Тийм учраас бол юу гэдэг нөгөө нүүдлийн ахуй соёлтой одоо Монгол төрөгч гэдэг юм энэ овг аймагуудад бол эмэгтэйчүүдийн эрх мэдэл бол хамаагүй илүү болол байдаг. Одоо нөгөө 13 дугаар зууны үед чинь Монголд ирсэн гадны одоо жуулчид арабын тэр зуучид нар чинь бичиж байгаа. Бидний үед эмэгтэй хүнд ийм их эрх мэдэл өгчээсэн одоо анх удаа харлаа гэдэг толгой сэгсэрч хэлж байгаа шүү дээ. Эмэгтэй хүн ийм их эрх мэдэл идэлж болт юм уу гэдэг бүр гайхаж тэмдэглэдэг байгаа. Тэгэхээр нөгөө нүүдлийн соёл ахуйд чинь бол адилхан мориндгүй ундаг, нумсум харвдаг, ялгаагүй бага багтаа нумсум харвал авчихаа харвал ингээд өссөн. Ер нь бол хоёг өмсөөл сэргэлэхэд бол юм ямар ч асуудалгүй. Тийм учраас нөгөө тэгтээ эмэгтэй хоёр хүүсийн ялгаа их тийм бага. Тэгээд дээр нь бол нөгөө аж ахуйгаа эмэгтэй нөхөлж явдаг учраас санхүүгийн эрх мэдэл бол эмэгтэй талтай байдаг. Тийм учраас бол нөгөө Монгол уламжлал зан заншилчин бол хийн тал ээжийн үүрэг бол одоо асар их өндөр бол байгаа шүү дээ. Үгүй арабын түүхчдийн үед харахгүй шүү дээ. Чи өөртөө исламын шинжтэй тэнд чи эмэгтэйчүүдийн нийгэмд ажиллах байр статус айгүй доогуур байдаг. Тэгэхээр чи бүр гайхамшигтай болж байгаа. Тэдний ч юм бол суурь нийгэм, худалдааны нийгэмтэй харьцуулахад шал өөр л харагдаж байгаа юм л да. Одоо тэгээд Чингис хаан нөгөө Тэмүүжин Жамуух хоёр мутахад дахиад дундуур нь хатад ордог. Ер нь бол хүнүүгээс аваад одоо Чэдэнбал хүртэл ер нь бол төрийн эрх дандаа эмэгтэйчүүд оролцож исэн, гар дүрж исэн гэж хэлчихвэл яадаг бол одоо нуус төвчөн чи бас айгүй сонирхолтой мэдээний дөө гол шийдвэрлэх одоо эргэлт авчирсан үйл явдал дээр бол бас бүр татны үүрэг бол асар өндөр байгаа шүү дээ. Одоо ээжийн урдуур дахиад ээжийн урдуур одоо Жамуух одоо хончны гэр болтгой, уулан жахан буюу адуучны гэр болтгой, адуучны голд шахан буюу адуучны гэр болтгой гэдэг энэ юу гэж нэ ээжээ гэсэн чи бүр татуу урдуу хөөе на Жамуух ч одоо өдөртгөн салж нүе гэдэг шүү дээ. Тэгээд бүртийн үгээр болоод шинэ буулдгүйгээр тэр чигтээ цаашаа нүлээ гэдэг бүр тийм тодорхой бол юу бол байгаа даахгүй фактууд. Тэгэхээр бол Чингис хаан бол ээжээсээ асуудаг, эхнэрээс ээж асуудаг. За эхнэр нь ч бол ерөөсөө зарим юм дээр шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Жишээ нь бол нөгөө минлэгийг цаазалдаг шүү дээ. Минлэгийн нөгөө хөгчүү бөг тэв тэнгэрийг тэр чинь бол дуус төвчөнд айгүй сонирхолтой баримт тахгүй. Отчин орж ирээд одоо Чингис хаан бүр татан хоёр орондоо багт нь бол дахиж ороод одоо энэ охин дүүн үү? Эрэгтэй дүүн. Эрэгтэй дүүн. Тэмүүг отчин хөгчүү намайг араасаа сөгдүүллээ гэж байгаа байхгүй. Тэгээд Тэмүүж үг хэлэх гэсэн чинь бүр татан булган хөнжлөөр өвчүүгээ хааж агаад өгүүлрэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ аягүй сонир мэдээ нөгөө Монголын нуус төвчөг битсэн нөхөр тэнд яг нүдээр харсан юм шиг байна гэж бол байхгүй. Тэгэхээр баг одоо нөгөө ерөн сурвалжлах сэтгүүл зүй гэдэгтэй адилхан нуус төвчөг битсэн нөхөр тэр хаан хатан хоёр орондоо байхад өглөө эрт орондоо байхад нь мэдээж тэнд бол нэг гал төлж байгаа шивгчийн эмэгтэй л байдаг. Тэр эмэгтэйгээс авсан мэдээ бол байх жишээтэй. Тэгээд бүр татан бол хэлж байгаа шүү дээ. Гэхдээ одоо энэ Долоон хотны энэ минлэгийн гүгүүч одоо яасан хэцүү улсууд вэ? Одоо өөрөө чинь байхад чинь дүүнрийн чинь хасрыг сая зодсон. Одоо отчигныг араасаа сөгдүүлж байна. Амьд чинь ингэж байгаа улсууд одоо бурхан босон хонжийн улсыг чинь үр хөвгт чинь мэдүүлэх үгүй юу? Тэнгүү Чингис хаан за отчиг дэгүү чи яа би маргааш хон хотны минлэгийн эцгийн хүүхдүүдийг дуудъя. Хэрхээ чи өөрөө мэдгээд. Тэгээд асуудал шийдэх гэж байгаа жишээтэй. Над дээр ийм факт байна. 1268-аас 1368 100 жилийн хугацаанд Ханградын 42 хатан Юан гүрэн болон бусад Монгол улсуудын хааттай гэрэлсэн гэдэг. Тийм. Тэр чинь бараг 100 жилийн хугацаанд Ханградууд бараг засгийн ирэх хэрэгжсэн юм шүү. Бараг тэгж хэлж болох байхаа. Ер нь эн чинь Юан гүрний хаатуудыг аваад үзэх юм бол Ханград хатангуу хаан дөрв ерөөсөл. За Эренчин бол хаан, Аргиба хаан хоёр. Энэ хоёр ч нөгөө бага настай. Нэг нь 7-той суугаад удалгуунаас орцсон, нэг нь 9-тэй суугаад удалгуунаас орцсон. Нөгөө гэрлэх насандаа хүрээгүй байсан хоёр шүү дээ. Хэн өгөөдөө гүйг хоёр Ханград хатангуу байсан гэж одоо харагдаад байгаа. Би бол бүртгээгүй үлдсэн юм болов уу гэж бодоод байгаа. Өгөөдөө хан чи өөрөө Ханградын охтуудыг авч хатан болгожээ. Ханградын хөвгүүдтэй алтан ургийн гүнжийг суулгачаа гэдэг зарлиг гаргаж исэн хүн өөрөө Ханград хатангуу байсан гэхээр би бол тэр бүртгэл жоохон дутуу гэх юм болов гэсэн юм бодогдоод байгаа. За яг тулуу хаан Ханград хатангуу байсан. Гэхдээ тулууч Албисар хаан ширийн цугууг хүн шүү дээ.
Зүгээр л хэнийг нас барсны дараа, эзэн хааныг нас барсны дараа жил гарвал үр гүйцэтгсэн юм. Төрийг мэдчихсэн л гэж байна. Тий. За нөгөөх нь бол хөслөө утгах хаан. Хөслөө утгах хаан бол яг хаан ширийн суусан гэж байгаа боловч ёслол үлдээгүй, амжаагүй халагдсан. Тийм болохоор уул наах хөстэй байсан амжаагүй юм шиг. Тэгэхээр зэрэг энэ анградуудтай суудаг энэ үзэгдлүүд бол их өргөн дэлгэр байсан байна да. Тэгээ хоёулаа энэ юу ягдж тэндээс авч байгаа хатангаа яриад байна. Тийшээ өгч байгаа алтан ургийн гүнчнэр гэж бас их сонин судалгаа байдаг л та. 42 хатан гэж энэ яаж бүртгэгдэж чинь тэгээд энэс бүгдээрээ түүхэнд аягүй тодорхой тэмдэглэгдүүлээд ингээд нэр усаараа байгаа юу? Гобайлгүй одоо Мөнх хааны хатан годуутай гэж байна. За энэ Есүр гэж байгаа. Энэ бол дайс эцсний ач хүү мангичин билүү дээ. Тэрний охтууд. Нэг аль хоёрхан авчиж байгаа шүү дээ. Гобайлын хааны Намбу хатан гэж Намби ч гэдэг юм уу. За тэр бол Алчин ноёны 30 охин. Тэ Чаби бас Алчигийн баг охин гэдэг ч юм уу. За тэгээд Алчигийн хүү Туулианы одоо охин Төгөлөн бас Гобайлын хааны хатан байсан ч гэдэг юм уу. Үлзий Төмөр хааны хатан Ширандал бол дайс эцсний хүн Начингийн хүн улуучны охин байсан. Ингээд эдрич бүгдийн тэр үед нь тэмдэглээд юу гэж байгаа. Нөгөө Тажи хатан гэдэг түрүүчийн дугаар дээр нэг мундаг алдартай хонград хатны тухай ярьсан шүү дээ. Энд чи бол хэний тэр Алчин ноёны ачгүй хүнд төмрийн охин гэд Дарамабал хааны хатан байсан шүү дээ Тажи хатан чи. Хайсан хүлэг хааны хатан Зингээ бас энэ дайс эцсний удмын Бямбул гэдэг хүний охин Сүгшилэн Харжийн охин 9 төмөр хааны хатан Бабуухан бол улуучрын охин. Тэргээ бүгд бүртгэлтэй. Түүхийг сурвалжууд нь нуустав чуулд усгүй юм байна л да. Судрын жуулган дээр бол их тийм айгүй дэлгэрэнгүй. Судрын жуулган чинь бол Жөвөний дээр ч бас байгаа тий. Жөвөний дээр байгаа. Монголчуудын ерөөсө хинтээ суусан хэдэн хүүхд гаргасан тэрний хүүхд нь тэр гэдэг ерөөсө айгүй нарийн бүртгэлүүд нь овгийн бүртгэл айгүй сайн. Тэмдэглэсэн байдаг л да. Тэгээ бас нэг арай жоох өөр юм анзаарагдаад байгаа. Одоо жишээл цагаатай удмынхан бол дайс эцсний удмынхныг биш. Дайс эцсний дүү Даридэ билүү? Даридот. Тий. Тэрний удмынхныг авч суух жишээтэй. Бас нэг тийм юм анзаарагдаад байгаа. Түрүүн таны дурдс нөгөө Алтуургийн гүнжнэрээ бас ямар бодлогоор хаадуудад өгдөг байсан. Дандаа Монгол угсны хаадууд эсвэл бүр харь угсны хаадуудад бас гүнжээ хатан болгож өгөө. Ер нь бол Солонгос уугар хоёрт өгжсэн хаттууд, онгуудад өгжсэн хаттууд бол яг тэр харь угсаных хянах зорилгоор өгжсэн юм байна гэж ингэж харагдаад байдаг. Жишээлбэл Алахай бэхийг бол нууц товчонд яг хинтээ суусны бичиг байгаа шүү дээ. Алахай бэхийг онгуудад өгөөгүй бичсэн. Тэгээд нөгөө их сурвалжууд нь хоорондоо зөрөөд байгаа. Энэ алхавч тэгдгүүрэтээ суусан гэж нэг хэсэг нь бичээд бөөгөө хүүтэй суусан гэж нэг хэсэг нь бичээд тэгээд тэр чинь сүүлдээ ачтай суучиж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр чинь ерөөсөө ямар нэгэн тийм секс мэкс хайр дурлалын асуудал ерөөсөө биш байхгүй. Төрийн бодлогын асуудал онгуудыг үе үед хяналтандаа барьж явах тэр төрийн бодлогын асуудал байна л гэж харагдаад байна. Тэр боёхоо гээд ачхүү нөгөө хааныг дагаад дайнд яваад байгаа шүү дээ. Эзгүүд нь хэн төр өрөх вэ? Алхай бэхий барьж байгаа. Тэгэхээр хэн томилгоо хийх вэ? Алхай бэхий хийж байгаа. Тэгээд дараа боёхоо буцаад ирэхэд бол алхай бэхий чинь баг юу хаан бүр илүү мэдлэлтэй хөнгөлцсөн байж байгаа л гэсэн үг шүү дээ. Солонгосын хаадууд ч гэсэн энэ хатангууд нь хаанаа огцруулж исэн барьж исэн тийм баримтууд биш шүү дээ. Ер нь хонгородын ягаад тийм их нөлөөтэй байсан юм? Дандаа хаттуудаа өгдөг. Өөр бус одоо шин 42 хатан гэдэг олон тоонд ихэлж одоо их христчим ойрдууд яг тийм олон хаттууд байгаа юм шүү дээ. Хонгород нөлөөтэй гэдэг чинь бүр татанд холбоотой. Тэрнээс өмнө тийм шүү. Бүр татан бол одоо хонгород гаралтай юм хатан. Тэгэхээр бол тэр бүртөөр дамжаад дайцсны удмынхан төрийн хатан болдог. Тийм уламжил бол тогтсон байж магадгүй баг. Нагц талаа барьдаг. Тий.
Монгол уламжлалт тийм слав ярьдаг. Одоо тэр хүргэний охинтой суу, начин хүргэний охинтой суу гэдэг гэж үг нэрлэдэг байгаа байхгүй. Тэгээд тэр хүмүүс чинь нөлөөлөд байгаа нь амар харагдаад байгаа шүү дээ. Одоо жишээлбэл 1727 оны хавар Зүчхан нас орж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө хөвүүд нь Чингис хаан амьд байгаа учраас Чингис хаан дээр очиж шүү дээ. Тэгээд Чингис хаан хамгийн ахмад биш Батыг сонгож одоо хаан ширээгийн залгамжлуулж байгаа байхгүй Зүчийн. Тэгээд тэрийг ингээ харахаар Бат бол юу шүү дээ. Зүчхааны хатан Үхий үжингийн хүү. Үхий үжин бол нөгөө Алчин ноёны охин байхгүй. Бүртийн дүүгийн төрсөн дүүгийнх нь. Тэгээ Батхан чинь бага насндаа бүртийн гэрт өссөн хүн байж таарад байгаа. Тэгэхээр зэрэг тэр бол одоо манай энэ хот юу нэ эрдэмтний хэлж байгаагаар бол яхаар байхгүй бүртийн нөлөө. Тэгээд нөгөө хатан буулгах тэрнийг энийг энэ суулгана гэхэд бол мэдээж бүрт үжингийн нөлөө байгаа. Гэхдээ хөвүүтээ сууж байгаа хатныг бас нөгөө нэг өнцгийг харах хэрэгтэй. Энд чинь мэргэд хатан, хэрээд хатан, 8 хатан гэд гараад ирж байгаа шүү дээ. Манай түүхэнд. Тэр бол нөгөө эзлэгдсэн Овг аймгийн хаттыг одоо тэр Овг аймгаа одоо манай харьяат боллоо гэдгийг харуулахын тулд авж байгаа. Тийм зүйл харагдаж байгаа. Тийм учраас нөгөө мэрэгдийг дарсны дараа хотоо ноёны охин дөргөнийг өгөөдөд өгч явах жишээний. Чингис хаан ч өөрөө Хэрээдийн жахан хамбуугийн охин бага бихийг өөрийнхөө хатан болгож аваад тэрний дүү Сархагтааны бихийг тулун хатан болгоод өгч байгаа шүү дээ. Дараа нь тэднэрийн төр үйлсэн тохиолдлууд харагддаг л та. Тэр Алтуургийнхан ханграад ихрэс ойрдуудаас их дандаа хатнаа болгож авдаг гэдэг чинь ураг удмас гэхээс илүү дандаа улс төрийн зорилготой юм шүү. Тийм ерөнхийдөө бол нүүдэлчдийн хувьд бол энэ гэрэлт бол өөрөө бас давхар санаа улс төрийн зорилготой. Хоёр овг аймагуд одоо харилцсан гэрэлж ийн гэдэг чинь одоо маш сайн л одоо найрамдлын гэрээ байгуулж ин гэсэн үг байхгүй. Харилцан тоглохгүй. Чиний охин одоо манай энд барьцаанд байна. Миний хүү бас тэнд бол барьцаанд байж гэдэг юм уу. За тэгээ нөгөө хүчний хөргөн орох гээд бүр өндөн сүү тавиад одоо нөгөө Тэмүүжин хонгорын дайцсан тэгээд үлдээдэг эднэр гэдэг ч юм бол бас л ер нь бол харилцсан биеийн итгэлцлийг л төрүүлж гин үднэс л юм гэрэлтийг бол энэ улс төрийн зорилготой юм гэрэлтүүдийг хийдэг байсан. Тэгээ энэ хил хязгаарын захаар гэрлээд байгаа үстэй. Тэгээ энийг ингээ харахаар чи одоо жишээлбэл Монголын эсрэг дайнд мордог гэвэл худайхан нутгийг эхэлж дайлах болчиход байгаа үстэй тий. Тэгэхээр одоо ямар ч дайсан бас бодноод за худаар нь оролдож бүр хэцүү юм болох үү тэгээд эн чинь нэг тийм бамбай бүс шиг юм харагдаад бас байгаад байгаа тал бий л дээ. Тэгээд орчин үеийн нийгмийн үжлэр нь ч одоо ер нь хайр дурал мурал байхгүй дандаа улс төрийн гэрэлтүүд л айлж таараа тийм. Ураг удмаа үлдээ гэж гэдэг нь өөр тийм зорилгоо тэр байхгүй. Гэхдээ англи боловч байхгүй. Юу яаж байгаа шүү дээ. Хоризмыг дайлахын өмнө чинь жижигэн бий чинь бол уугрын Арслан хаанд дүүд танд өгчөж байгаа байхгүй. Тэгээ Арсланд хаанч бас тэнцээ суугаагүй юм лээ. Манерийн хүүхдээ нөхчдөг. Тэгээ Арслан гэдэг чинь өөрийнх нь нэр биш зүгээр цол. Тэр үеийн бас хаадуудын Арслан гэдэг тийм цолтой бол байсан. Тийм учраас сурвалжт бол нэр нь бас ингээд андуурагдаад яваад идэг. Тэгээд эргээд хоризмыг аян данд явахад нөгөө хөргөн болсон нөхөрчин цэрэг гаргаад хүчээ өгöd ингээд явж байгаа байхгүй. Тэгэхээр бол ер нь бол том одоо улс төрийн бодлогын үед аваад зөвхөн ихэвчлэн улс төрийн зорилготой ийм гэрэлтүүдийг бол хийгээд яваа. Тэгээд тэр алалтун бэхэгчлээ өгтөө Чингис хааны хэлсэн үгийг Мост очоод бичээд үлдээсэн байдаг шүү дээ. Тэн дээр бол анхны нөхөр чинь ахуй төр шүү. Удаах нөхөр чинь нэр хүнд чинь шүү. Түүний дараагийн нөхөр чинь аваал нөхөр чинь шүү. Өөрөөр хэлбэл тэр хүний одоо бодож явах ёстой одоо приоритетыг айгүй маш тодорхой хэлж байгаа байхгүй. Чи бол төрийн бодлогоор очиж тэнд хатан болж байгаа хүн шүү. Нэр усаа бодож яваарай. Одоо янз бүрийн буруу зүрх үйлдэл хийх юм уу? Тэр хэвдээ нэр хүндгүй болох юм бол нөгөө төрийн бодлого алдах гэдэг шүү дээ тий. Гуравт нь нөхрийн эрх ашиг шүү. Нөхөртөө дурлаа төрийн эрх ашигыг онгорч болохгүй шүү. Тэнд ер нь хайр дурлалын юм бол ер нь их бага. Ялангуяа гадагшаа явж байгаа эмэгтэй одоо гүнжид бол өөрхий тийм сонголт бол байхгүй байгаа юм л да. Хөвүүд бол сонголттой шүү дээ. Ямар ганц хатан авах юм биш тий. Тэр албан ёсоор ирж байгаа хатнаас гадна тэгээд хөвүүд чинь нэмээд
хатаа авч болоод байгаа. Тэгвэл тэр одоо бүүмэд мэрэгдийн хатан өгчлөө гэхэд бол дахиад нөгөөдөг чи араас нь хонгороо татан заавал аваад байгаа. Энэ бас нэг тийм юм харагдаад байгаа. Их хэрэгс хатан хонгороо татан заавал аваад байгаа. Нөгөө улс төрийн зорилгоор гэдэг нь нэг сэдв яа. Худ ураг барилдах гэдэг нь дахиад тусдаа сэдвээр сал харахгүй гэж хэлгээд байна шүү дээ. Тийм ангилах боломжууд байна. Одоо гэрлэлтийн би бол 3 ангилж болох юм байна гэж боддог. За Улс төрийн зорилгоор гэрлэж байгаа гэрлэлт. Энэ дээр одоо тэгэл тэр Уйгурын хаанд өгч байгаа охтууд гүнжнэр, Солонгосын хаанд өгч байгаа гүнжнэр, Онгуудын хаанд өгч байгаа гүнжнэр энэ гурав ч нь бол Монгол аймаг биш шүү дээ. Онгууд ч нь бол Түрэг аймаг. Цагаан татар гэдэг нэртэй тэгж нэрлэгдэжсэн. Улс төр одоо улс төр болон худургийн давхар зорилготой гэж хэлэх юм бол магадгүй би бол ойрдууд гэж бодох гэдэг. Худур гэдэг нь бол одоо ялчгүй хангираад их хэрэгс хоёр болж хувираад байгаа юм л да. Тэгээд хоёр дахь улс төрийн зорилго гэдэг юм нөгөө эзлэгдсэн овг аймгийг өөрөөхөө нэг хэсэг болгож авахын тулд одоо тэр Чингис хааны Исүг ингээд хоёр татар хатан байгаа шүү дээ. Тэр чинь нөгөө татар аймгийг дарсны дараа яг нуус товчод бол тэргний голтой тэнцвэрлэн хэдлээ гэж байгаа бүгдийг нийдэх байгаа шүү дээ. Татарууд амьд л үлдэн шүү дээ. Тэгэхээр тэр үлдсэн татарууд бол за одоо манай хатан гүнжнэр одоо энэ хүнтэй гэрэлцсэн учраас бидний эзэн энэ юм авч явах хэрэгтэй ч гэдэг юм. Мэргэдийн дөрвөн хатныг авч байгаа хэрээдийн одоо тэр ябага бихи сархагтааны бихи гэдэг тэр хатангууд бол тийм зорилготой ирж байгаа юмнууд харагдаж байгаа. нэг төршлөө сэдв байна л да. Энд чинь ингээд дандаа нэг овог аймаг дайлангуу бүр дайс эцний охтуудаас аваад ирэх хэр чинь удмынхнаас аваад ирэх монголчууд бол харин цус холдуулах зорилгоор өөр овог аймагудаас авдаг байтал эн чинь барыг Европынхоор хаадын өвчин гэдэг шиг тийм зүйл рүүгээ асуудлаа явуулдаг юм. Гэхдээ яг юу л да. Тэгж бичдэг гадаадын эрдэмтэд бол байна. Тэр нэг Торонтогийн их сургуулийн Жорж Цинжи Жао гэж. Энэ хүн бол энэ Монголын хаадын гэрлэлтийн юг одоо шалтгаан одоо тэрнээс болж цус орчсон биш үзье гэсэн тиймэрхүү маягаар докторийн диссертац хамгаалсан тийм юм байгаад байгаа. Тэгэд яг Хувлаа хааныг давж нассан хаан байхгүй. 80 хүрсэн тэгээд Чингис хаан 66. За тэгээд бусд ингээд юан гүрний хаадуудыг харах юм бол ерөөсөө тэгж 60 хүрсэн хүн баг байхгүй. Тогоон төмөр 51 байсан баг. Уяг 43-наас мөнх 52. Эдгэж бас өндөр насалж байгаа нь шүү. Тэгээд цаашаа ярих юм бол үлзий төмөр 42, хайсан хөлөг 31, аюур барууд 36, шидбэл гэгэн хаан 21, 9 төмөр хаан 36, хөслөө утагт хаан 31, туг төмөр хаан 29. Энтергээд Хорлогдоод байсан юм шүү. Энд юу л да бас яг ч монголчууд юу гэдэг бас нэг тийм дэг ёсол байсан байгаа нь бол харагдаж байгаа. Жишээ нь бол Өгөөдөө хааны 4 сая бол 4 мөн үйл гэдэг байгаа шүү дээ. 4 мөн үйл дотор чи манер бол одоо ёсгүй газраас ийм авсан гэдэг. Бэр болгож авсан гэдэг. Тэгэхээр чи манер бол тэрийг мэдж байгаа байхгүй. Би чи энэ бол их тийм ойрын ургаас бол одоо ихнэр болгоод хүн авсан. Энэ бол одоо миний хийсэн нэг том алдаа гэдэг. Тэгэхээр тэнд нэг тийм гэрэлж болдог үеэл гэрэлж болдгүй үеэл гэсэн тийм ойлголт бол байх шиг байна. Авгын тал нагцын талтай холбоотой нэг тийм уламжил бол байгаад байгаа. Гэхдээ яалтчгүй бол одоо ингээ харахаар бол эхийн талынхантайгаа ээжийн талынхаа одоо баримтлаад хот ургалдаг ийм уламжил бол үндсэндээ бол байсан. Зүгээр яг энэ уламжил нэг 15 6 дугаар зууны үеийн үндсэндээ л ор тас байхгүй болчихж байгаа. Магадгүй энэ үед нөгөө бурхан шишин их хүчтэй дэлгэрээд тийм зүгээр таамаг шүү. Яг наривчсан судалгаа бол биш. Тэрнээс бол болсон байж бол магадгүй л гэж бодож байна. Тэрнээс өмнө бол ингээд ялч судрын шулгыг ингээд харахаар бол тэр ерөөсөө овг нэр устай тэрний охин тэрний хүү тэр гэл тэрнтэй суусан тэр хатан гэл ерөөсөө бүгд байгаа байхгүй. Тэн дээр ингээд харахаар бол ер нь бол
Эжийн талынхантайгаа бол ингээд ихчдүүсийн хүүхдүүд хүртэл хоорондоо би нэг хатан бол авчичлаа байхгүй. Гэхдээ тэр Жорж Жао гэдэг энэ хятад гаралтай судлаач л та. Тэрний дэвшүүлсэн ер нь энэс болсон биш байгаа энэ төр гэд тийм санаа дэвшүүлээд байгаа аахгүй би бол тэрийг их эргэлзээтэй гэж бодод байгаа. Яг тэгвэл энэ авч байгаа хатад чинь эцэг өөр гэж болно, их өөр гэж болно те. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт ер нь тэр мэдгүй би илхатын тухай бол манай инхот доктор ярих байлгүй. Юуны хаадуудыг ингээ хараад байхад бол ер нь бор дарсан дуртай тэрнтэй холбоотой би хаана муудсан тохиолдлууд бас нэлийн би одоо өгөөдөө хаан бол бүр домогтой шүү дээ өгөөдөө хундаг гэдэг. Хундгаа томруулцдаг нөгөө цагаатай ирээд чи 3 хундгаас илүү бити өгөх гэхээр үнийг гэж барахгүй нэг ингээ доогоо шиг домондог гаргаад тавьчихсан сууж исэн гэдэг шиг. За тэгээ бас ер нь бол бас жоохон замбраагүй секси амьдрал бас нөлөөлсөн болов да. Ер нь богино наслахад гэдэгт нь би бол байж магадгүй гэж бодод байгаа. Мэдгүй энэ Юан улсын судраач бол Мин улсын үед бичсэн шүү дээ. Тэгээ бодвол энэ тогоон төмрөг их зориуд муусан байх гэж боддог. Яг тэгвэл энэ нөхөр муу байсан учраас одоо ингээд Тэнгэрийн тааллыг алдаад энэ Юан гэдэг улс мөхөд одоо Мин гэдэг улс гарч ирсэн гэдгийг нотлохын тулд тогоон төмрөг их муулсан байж магадгүй. Тэгвэл тогоон төмөр хааны одоо юу гэх юм бэ? Секси амьдралын тухай бол их тийм таагүй юмнууд бол бичигдсэн байдаг шүү дээ. Өөр шалтгаан байгаа өвчин зовлон гэж. Үгүй ялгаагүй ер нь бол нөгөө Чингис хаан бол хэлсэн байдаг шүү дээ. Миний өр хүүхдүүд одоо торгоны сайныг өмсч одоо сайхан хүүхнүүдтэй гэр бүл болж одоо дарсны сайныг ууж байгаа. Энийг одоо эцэг хүүхдийн минь хоёр гэдгийг сайн санаж яваарай гэдэг. Тэгээ ил хаад ч гэсэн ялгаа байхгүй. Ер нь бол хаадуудын тэг богино насалж байгаа нь бол архитай холбоотой. 30 өдөр 40 өдрийн найр хийж байгаа байхгүй тасралтгүй ерөөс. хундаг тавилгүй арх ууж гэдэг. Хундаг тавилгүй арх ууж хотог тавилгүй мах идэж байна. Тэгээд хаадуудын тэр богино насалж байгаа нь бол бас тэрнтэй холбоотой. Зарим хаадууд эдгээр бол нөгөө бас хитрхи нөгөө шашин мунхруулах зүйлд бол автна. Одоо жишээ нь бол ладас гэж чинь бол нөгөө хүнцэл уугаад 40 өдөр нямп хийгээд мөх таслах гээд хүнцэл уур төв бурхан болчихж байгаа байхгүй. Тэр үед нөгөөдгөө хор гэж им гэж ойлгож илээ л да. Тэгэхээр тиймэрхүү шалтгаануудаас бол яаж байгаа. Тэрнээс биш яг өөрийнхөө байгалийн жамаар болоод юу гэдгийг тамир тэнхэн муудсан тийм тохиолдол бол бас баг ховор шүү. Тэгэхээр бол юу цусаартаад одоо юу гэдгийг тэр нь одоо өвчин болоод богино насалдаг. Тийм юм бол Монгол хаадуудад энэ баг ажиглахдаггүй. Яг юу штэ. Бас нөгөө хорлогдсон байж магадгүй жишээлбэл бол хорлогдсон байх магадлал өндөртэй гэж. Тэгээ яг хор өгж байгааг нь харсан хүн байхгүй ч гэсэн магадлалыг өндөртэй гэж тооцогдож байгаа. Өөр чинь шийдвэл гэгээ ханчаа халуулчихсан. Тэр бол нөгөө хин тэг өдрөлөө юу Чинсангийнх нь хүү тэгш амьд нь алдсан. Хүслэн утгад хаан алагдсан гэдэг ч юм уу. Тийм тохиолдол бас байна л да. Гинтийн үхлээр бас тийм гинтийн үхлээ бас л одоо чинь зүчгээд тэгт ч юм уу зүчгаан чинь бол нөгөө хулангийн аавын үед бол бурхан болсон гэж байгаа байхгүй. Хулан харваад хулангийн азар харагдсан чинь нөгөө тэгч яг суурин дээр ингээд зогсцсон. Тэнгүүт нь хутгаа бариад буугаад очсон чинь нөгөө урд төлөөрөө чавчдаг. Тэгээд зүчийн баруун гарын тас чавчаад тэгээд одоо бурхан болсон. Тэгээд Казахстанд нөгөө зүчийн бунхныг нээхэд баруун гаргуу гарсан идэрхсний тийм домогд нөрс байдаг юм л дээ. Нөгөө дэлхийн хаадуудын өндрийн талаар юм зураг байдаг. Тэнд ингээ Монгол хаадууд их намхан байдлаар хамгийн намхан бусад хаадуудаас Наполеон энэ их намхан дүрсэлсэн. Энэ нэг цус ойролтын шинж эсвэл Аз хүний бие өндөр юм уу? Энэ ямар учиртай? Одоо би сайн санахгүй яг хин тэгж үсэн сайн санахгүй. Ямар ч үснэг судлаач бол Монгол хаадууд бас хан хөвгүүд гэж байгаа юм бас жоохон давжаа байдаг гэдэг. Тэгээ ягаад гэвэл нэг эрт бэлгийн харьцаанд ордог байсан гэдэг. Ягаад ч эрт өсвөр насндаа бэлгийн харьцаанд орчдөг гэдэг. Тэгээ тэрийг юугаар дөрөвтэй л тэрийг нөгөө юугаар тогтоож ийнэ гэхээр одоо нөгөө содрын шулуун дээр чинь байгаа шүү дээ. Зүчгээд ихт чинь бол тэдэн донд төрсөн. Зүчийн хүү бат их чинь тэдэн донд төрсөн. Гэт ингээ байж байгаа. Тэгээ насын аваад үзэхлээр нэг 14, 15 та хэдэр болцсон. Тийм бас харагдаад байгаа. Зүгээр нэг тийм юм бол харж ирсэн шүү. Хятад солонгос кинонууд, Япон кинонууд ч юм уу өөрийнхөө хүүхдүүдэд хаан болгохын төлөө тийм хуйлдаа хийгээл. Кинонууд надад нэг тиймэрхүү
сериал ганц анги дуурайсан. Монголчуудын хатд бол ерөөс тийм юмнаас хол байсан гэж ялгаач. Тийм Юуны оролцсон юмнууд бол битүү. Ер нь тэгээд мэдгүй одоо Илхат бас яг бас төстэй тий. Юан бол одоо нөгөө нэг Game of Thrones гэдэг нэг алдартай цуврал ба шүү дээ. Тэрийг бол зүгээр яаны түүхээр ингээ хийчихэд бол зүгээр л нэг Game of Thrones болно. Одоо за одоо хинээс л эхлэе шүү дээ. Өгөөдөө ханаас л эхлэе шүү дээ. Өгөөдөө ханыг нас оронгууд уулын ширмүүнийг одоо суулгана гэж гэрэлсэн гэдэг энэ чинь Рашид эдний судрал дээр бичсэн байдаг лөө. Тэгтэн дөргөн хатан чинь хор найрсаар яваад гүйгийг суулгаж байгаа шүү дээ. Тэр нийтүүд дотор ордны тэнд их тэмцэл болж байгаа. Илүүж уцаг албанаас нь зайлуулад Махмуд Ялвачийг албанаас нь зайлуулад тэгээд одоо өөрийнхөө нөхрийн гэрээсийг зөрчиж гүйгийг хаан болгож явах жишээний. За тэгээд тэрний дараа гүйгийн дараа ч мөнхөн хаан сууж яах гэдэг чинь ингээд хаан ширээд сорхогтой хатны нөлөө сорхогтой хатны асардам алсыг харсан улс төрийн бодлого давхар улс төрийн бодлого яваад байгаа шүү дээ. Магадгүй цагаатай нас ороогүй бол ширмэн суух байсан байж магадгүй жишээ. Яг бол цагаатай бол одоо Монголын их засаг хуулийг барьдгаараа алдарт гарсан хүн дэр бол одоо ингээд ширмүүнийг суулгана гэж гэрэлсэн бол ширмэн суух хэрэгтэй гэвэл чинь нөгөө хаан өвдө хамгийн ахмадсан цагаатай болцсон байсан юм чи. Тэгтээ тэгээд Улсыгаа ирэхээр цагаатай тэгээд нас орчихлоор тэг юу яаж байгаа юм. Өөр нэг жишээ Хувлын хааныг бий барангууд тэр чин хин хөгжин хатан чин Хувлын хааны хайртай хүү Чингмийн хатан шүү дээ. Уул нь бол Хувлын хааны хатан одоо дараагийн хааныг тодортол ингээд төр барих хэрэгтэй үстэй тий. Тэг чин дэр юуны ордон дотор чин хөгжин хатан бараг төр барьчихж байгаа юм. Тэгэнгүүтээ гэлс мань юм чин зохион байгуулалтыг хийгээд үлцэх төмрийг одоо хаан ширэнд ачгүйг хаан ширэнд суулгачих жишээтэй. Тэгтээ Хувлын хаан ч гэсэн ер нь үлцэх төмөртөө ер нь гэрэлсэн юм шиг байна. Иймэрхүү хаттууд бол байсан л та. Хатад төрийн хэрэгт бол хатад их оролцдог. Одоо жишээ нь хамгийн сонирхолтой гэх юм нөгөө хөлөг Багдадыг Ираныг эзлүүлэх гээд явах мөнх хааны зарлиг байна. Тэр зарлиг дотор элдв хэргийг одоо отгаах нөгөө тогос хатан гэдэг би нэг токузыг маргаад байна шүү дээ. Тогос хатантай зөвлөлдөг бүр зарлиг дээр нь байж байгаа байхгүй. Төрийн хэргийг тогос хатантай зөвлөлтөд шийдээрэй гэдэг. Тэгэл тэрнээс хойш ингээд Илхаадын түүхийг ингээд харахаар бол хатад бол төрийн хэрэгт бол айгүй өндөр оролцоотой. За бүр 1300-аад оны дунд үеэр одоо юу гэдгийг Иранд аялсан Ибн Батутагийн тэмдэглэл дээр бол байгаа байхгүй. Илхаадын зарлиг гэхдээ чинь бүр сүлдээ Султан ба хатны зарлиг гэдэг. Хатан султан хоёрын хамтарсан зарлиг гэдгээр гардаг. Бүр тийм уламжлал бол байна. За бүр зарим хаттыг авч мужийн захирагчаар ингээд томилчдөг. Бүр тийм уламжлал байна. Тэгээ Илхаадад байдаг тэр нэг сонин уламжлал бол нөгөө бортго малгай өмсөж их хатны суурьнд суулгав гэж бол байгаа байхгүй. Суламжлалган дээр. За тэгэхээр хатан болж гэсэн. Тий хатан болгож юм гэсэн үг байхгүй. Хаан ширэнд залах ёслол үргэлжсэний дараагаар одоо жишээ нь бол нөгөө токуз хатан тогос хатан нас орсны дараагаар аргуун бол үлзий хатныг бортго малгай өмсгөж токуз хатны суурьнд суулгаж орд өргөөг нь мэдүүлвэ эднэр гэж бүр тэгж боддог. Тэгэхээр Илхаадын хаттууд бол өөрсдийн гэсэн тусдаа орд өргөөтэй, өөрсдийн гэсэн бүр цэрэгтэй, өөрсдийн гэсэн сан хөмөрхтэй. За тэгээ бүр аргуун Абу Саид эднэрийг чинь хаан ширэнд суугч эднэр чинь хаттуудын дэмжлэгээр хаан ширэнд сууж байгаа хгүй. Ер нь хаан ширээний төлөв тэмцэл дээр тэр том хаттууд аль хаан хүүг дэмжин тэр ер нь хаан ширэнд суух маягтай. Тийм нэгэн болж ирсэн. Цагаатай улсад гэж одоо нөгөө хиний ойрдын хутга бэхигийн хүү төрөлчин охин оргина хатан гэдэг. Тэр хатан чинь цагаатын ач хар хүлгүүтээ суугаад тэгээ хар хүлгүүний яг нөгөө хаан ширээндээ суух гэж явж хаад замдаа нас орцсон. Тэгээд ерөнхийдөө цагаатай улсын эрхийг тэр оргина бэхи гэдэг чинь 10 жил шугуу барьж байгаа шүү дээ. Нөгөө хариг бүх алгууг томилоод цагаатай улс руу томилоод явуулж хар орноос томилоод тэгээ алгуу хаан ч очичоод оргина бэхитээ сууж иж цагаатай хаан болж байгаа шүү дээ. Тэгээд сүүлд нь алгууг
нас урж гарна нөгөө чи өөрийнхөө хүү Мумбара шахаг цагаат улсын хаан болгоод зарлчиж байгаа. Тэгэхээр зэрэг тэр улсын баг ингээ бүтэн 10 жилийн улс төрийн бүх бодлогыг явж тэр оргийн очин захираад байгаа. Монгол хатад ингээд аж ахуй асуудал мэдээж авч явж байгаа. Өөрөөр хэлсэн түрүү мууж улс захирж байна. За тэгээд улс төрийн бодлогын стратеги асуудлуудад бас оролцож байна. Тэр Мантуй хатан ч гэдэг юм уу Анаа хатан гэдэг сүүлийн үед энийгээр бас том судлаач, шүүдэр цэцэг энэ төргээ том судлаач саган номнууд бүтээж байгаа. Тэгээд үнээр тийм дайнч хатад хэр их байсан. Хотолон гүнжээс авахгүй бол Монгол эмэгтэйчүүд бол ер нь бол аян дайнд бол энэ нөхрөө дагаад оролцдог. За шаардлагатай үед бол үндсэндээ ном агсаалж ингэж явчихдаг, цэрэг болдог юм л байна. Одоо чинь Чингис хаан дээр бас нэг том төрийн хуралдай дээр бол хатад оролцож үг хэлдэг. Их хуралдай дээр. Одоо хоризмыг дайлахын өмнө их хуралдай болоход ч юм бол 9 хатан бол хэлсэн байдаг шүү дээ. Одоо уул их би чинь нуран од бол улс их орны чи одоо хэн захирах юм бэ? 4 хүүгээ чи хэн захирах юм бэ? Тэгэхэд Чингис хаан бол хатныхаа үгийг сонсож байгаа байхгүй. 9-үгээс өөр хэн ч энийг сануулсангүй шүү. Би өөрийгөө өвгдийн араас одохгүй мэт ингэж сэтгэж явж ингэж алдаа хийх гэж шүү. Энэ алдааг харин 9 сануулсан байна. Миний хөвгүүдийн минь ах одоо зүч чи үгээ хэлээд ирж их хуралдаад ингэж хэлж явах жишээ. Тэгэхээр бол нэг талаасаа бол хатад ийм төрийн эрх мэдэлтэй байдаг. Нөгөө талаасаа Монгол ирчүүд тэр эмэгтэйчүүдийнхаа цэцэн мэрэгэн ухаан тэр зөвлөгөөг бол шууд хүлээж авдаг. Үгийг хэлүүлдэг. Тэр эрхийг нь бол ерөөсөө шууд өгөөд ингэ явдаг. Энэ нь бол одоо нүүдлийн одоо манай Монгол одоо уламжлалын нэг том онцлог юм болов гэж бодож байна. Одоо 20 дугаар зуун чинь одоо нэг Америк гэдэг чинь 20 дугаар 1969 онд энэ одоо эмэгтэйчүүд сонгуул эрэхтэй болж байгаа шүү дээ. Тий. Тэгт чинь 13 дугаар зууны үед чинь бол их хуралдай дээр бол Монгол хатад бол чөлөөтэй үгээ хэлдэг. Асуудлаа хүртэл хаттын үгээр болов гэдгийг чинь бүр тодорхой ингээд сурвалж дээр ингээд бичээд үлдээчихэж байна. Тэгээд Эсенбекэ тогооно гэдэг Туркийн нэг алдартай эрдэмтэн бол надад бол хэлж байсан. Ер нь Чингис хаанаас Европын хаад монголчууд бол Чингис хааны түүхийг их гоё үнэн зөв бичиж үлдээсэн юм аа. Чингис хаан бол тэнд бол алдаа оноотой бас түүхийг бичсэн юм аа. Тэгээ Европын ямар ч хаан тэгж эмэгтэй хүнээс зөвлөгөө авч байгаа, эмэгтэй хүний үгэнд орж байгаа түүх бол байдгүй юм аа. Гэтэл бол Монголын үндэс товчоо монголчууд хааныхаа түүхийг үлдээхдээ хүртэл бол их гоё эмэгтэй хүний үгийг сонсдог, эмэгтэй хүнээс зөвлөгөө авдаг. Энэ бүгдийн нийн үг одоо ингэж бичиж үлдээсэн. За энэ бол бас Монгол тийм уламжлал юм аа гэж хэлж байна. Их хот нэг сонирхолтой дом гэрээд итгэж нэг аль бол ойролт орондоо нэг улсыг эзлэхэд нэг эмэгтэй хатан орж ирээд хоолойг нь ирчээд хинч дуграагүй гэд. Тэр ч нэг юу хоризмын дайн дээр нөгөө хин Чингис хааны нэг хүргэн алуулад тэгээд нөгөө Нишапурыг эзлэхэд тэгээд Чингис хааны охин их баатарлаар нөхрийнхөө өшөөг авахгүй тулдаад тэгээд ороход бол ерөөсөн Монгол эмэгтэйгээс яагаад хинч хөдөлж чаддгүй байсан гэсэн нэг тийм том юу төв сурвалж бий л дээ. Тогуучар хүргэн. Тий, тогуучар хүзүүндээ харуулад ингэ нас орчдөг. Тэгээд яасан. Үнэхээр хүмүүс ингээд хоолойг нэрч яхад нь бүх дуугаа ингээд зүгөө тавьж өгч ирсэн гэсэн тийм ихэд үнэн дом юм бодлоо. Тэр үед чинь бол Монголд хүн гэдэг чинь чи одоо Америкийн тэнгисийн явган зэргийн одоо супер ирэмжирлэх гэсэн үг шүү дээ. Монгол зэрэг гэдэг чинь. Тийм. Орчин үеийнхаар. Тэг орчин үеийнхаар одоогийн ойлголтоор бол тийм. За. Ер нь бол юу штэ хаттуудаас зэрэг захираад орж исэн баримтууд бол байгаад байгаа штэ. Нэг судрууд дээр ингээд ирэхээр юу ялаа Чингис хааныг тэнд очиход тэр нар одоо зэрэгээ толгойлж ирв гэдэг дотор эмхтэй хатны нэр бол дурддаг байхгүй. Тэр ихтэй одоо мэдгүй үнэн худлын нөр би хэлж мэдгүй одоо өдөр хурдган ном дээр бол баг өөлийн хийж зэрэг захираа явж исэн шахуул юм бичээд байгаа шүү дээ. Өдөр хурдыг чинь ихэнх нь уран зохиолын юм шүү. Түүхийг сурвалжууд байхгүй. Гэхдээ энэ бол их түүхийн өдөр хурдган ном болоод бол содрын чуулганыг маш сайн уншсан байгаа. Жуэнигээс маш сайн ашигласан байгаа. Тэгээд судрын чуулган нөр англи хэл дээр ихт орчуулагдсан л да. Боолийн орчуулга гэдэг алдартай орчуулга байгаа. Тэгэхээр бол айгүй сайн ашигласан байгаа. Түрүү ишлэг л болохоос. Хангара татад гэдэг нэлээд хүмүүсийн нэр дурц. Өөр нэг ихрэс хаттуудаас ямар нөлөөхий хаттууд байна? Ойрдуудаас за тэгээд Түрэг Угсааны онгод хаттад гэдэгээс ямар нэр бүхий нөлөө бүхий хаттад түүхэнд үлдсэн бэ?
тэр онцлогуд бас юм. Хонгороо татдаг нэг юм онцлог. Тэдний удам төгсөн хатад тэдний авсан гүнжнэр гэж хоёр хувааж арахгүй болохгүй. Жишээл Ихрис ойрод хоёр бол хоёулаа Монгол аймаг учраас тийшээ бол ингээд хоёр урсгалтай худургийн харилцаа яваад байгаа байхгүй. Охины навхаас гадна хүүгөө одоо охины хүүгэн гэдэг. Жишээл Ихрис бол Ихрисийн бутуу ноёнд эхлээд энэ Чингис хааны дүү охин Тэмүүлэн гөхс хэлж байгаа шүү дээ. Тэгээ бүр нууц товчонд бичсэн байдгийн бутуу нөгөө юу дүүгийн авахта адуу мал өгсөн үлүүдээ тэгэхээр Чингис хаан бас зарлиг болж байгаа юм чи одоо би ямар юу дүүгээ чам зарж байгаа юу энэ бараа тавар биш ч одоо бутуу надад үнжил байвал боллоо тэрнээс одоо ийм юу авахгүй гэж тэгж хэлжсэн. Тэгээд тэр Тэмүүлэн чинь нас барсны дараа бутуу ноёнд Чингис хааны охин хожим бихийг хүчиж байгаа. Тэгэхээр тэр Ихрисийг худургийн харилцаатай байлгах хатуу бодлого явж гин гэсэн үг шүү дээ. Бодвол Чингис хааны охин гэхээр тэр бутуу ноёноос олон дүүл хүн байсан байлгүй дээ. За тэгээд 1251 онд Мөнх хааныг хаан ширэнд сонгосон хуралдааны үеэр сүм улсыг дайлаар мордо гэдэг саналыг дэргээ хүргэн гэж хүн гаргаад байна. Энэ бол Ихрисийн юу бутуу ноёны хүн юм байна гэсэн. Тийм таамаг яваад байгаа энэ бараг 2 удаа алтан ургаас гүнж авсан хүн. Энэ дэргээ хүргэн гэдэг нь бол тэгээ бутуу ноёны хүү сурхаа гэдэгт бас юу яасан байгаа. Өгөөдөн ач охиныг бас хатан болгож өгсөн гэд ийм юунууд байгаа юм. Зүгээр Ихрисийн хаттаас бол нэг айхтар тэгж засаг захирж ийсэн нэг хатан бол байхгүй. Гараг. Хонгордынхан бол их олуулаач байсан нөлөөтэй байсан. Ойрдын хаттаас бол одоо хэн биш тэ огуулгай биш. Уул юм биш. Тий. Тэгээд тэр чинь худгой бих охин тий. Огуулгай юм шиг тэр чинь дараагийнх нь хүү гэсэн үг юм бэл. Тэгээд хүү үсэд бага охин зовоолын юм байгаа үстэй. Тэгээд тэр хатан чинь бас Монголын дэрийг одоо барьж илээ гэсэн хүн шүү дээ. Энэ юунуудаас Чингис хааны охин Цэцэхник худгай бихийн хүү энэлчэд нүглөө төрөлчид нүглөө. Юу энэ бас нэг судрууд дээр энэ хоёр чинь зөрчгөөд байдаг юм аа. Нэг судар дээр болохоор зэрэг энэлчигийн Цэцэхник энэлчэд өгсөн төрөлчид нь жүчийн охин холоохныг өгсөн гэж бичээд нөгөө судар дээр нь эсэргээр нь бичсэн юм. Нуус төвч алтан төвч хоёр нэг зөрөөд идэг. За тийм нэг хоёр их сурвалж жоохон зөрөөд идэг. Гэхдээ яг бараг л тэр Цэцэхний дээр нь илүү дэлгэрэнгүй. Цэцэхний том үд нөхцөн шүү тий. Би дэлгэрэнгүй гэсэн мэт. Тий. Тэгэж яагаад байгаа. Тэр Цэцэхнээс чинь төрсэн хүүд одоо Бухтамар Жанжин гэдэг чинь нөгөө хөлгүүтэй хамт ойрхт орондыг эзлэхэд ойрдын цэргийг авчивсан Жанжин штэ. Тэгээ сүүлд тэр ойрхт орондод суурьсан ойрдууд гэдэг чинь тэндээс гаралтай болж эхэлж байгаа. Эндээс ойрд хатнаас чинь онгод чивлээ нэлээд тийм нэртэй хатад ойрдын удмаас гэх юм бол агуулгай миш байна. За оригина байна. Цагаат улсын эрхийг барьж ирсэн. Энэ хоёр л одоо ер нь хамгийн том нөлөөтэй хаттан байсан баг. Ер нь бол олон хатан бий. Тэ? Нөгөө алтан ургаас ойрдод очисон одоо тэр Цэцэхэн бол ер нь ойрдын тэрийг үнийн хэрэг дээр олон жил ахирсан шүү дээ. Нөгөө төрөлчий, энэлчий эдэр чинь атамаагаа дагаад дайнд хөвчиж байгаа. Монгол хаттаас гадна Монголын хаадууд түрүүний Монгол улс хатт гэдэг дээр нэг төрөг байна. Уугар, Перс, Бизант. Бизант? Ил хад чинь нөгөө Мария. Мария байна тий. Тэр өмнөх дугаар Монголын Мария бид нар нэг дорн дромын эзэнт хүрний дугаар дээр ирсэн шүү дээ. Тэгээ ганц Мария биш ээ тэр чинь нөгөө ноёны хатан Ефресийн энэ төр гэдэг тий. Бизант хаттад. Тэр хаттын тухай төрөг ямар хаттд байсан, Перс ямар ил хадууд бол ерөөсөө юу гаднаас одоо Мария гэж тооцвол өөр Перс юм байхгүй. Дандаа Монгол хаттууд ойрдоос авж байгаа юм.
хонгороо татан байгаа. Аргун ч хонгороо хоёр ч хонгороо татан байгаа. Ойрдоос бол нөгөө Чормооны охин алдартай нөгөө Багдад хатан, Падишах хатан гэдэг тийм хаттууд бол байгаа. Хаттай улс, цагаатай улс ч гэсэн ер нь л Монгол хатад таваад байгаа. Тэгж тийм Маригаас өөр бол ил хаадд бол өөр Монгол бус ухсааны хатан баг байхгүй. Байхгүй дээ ер нь бол байхгүй мэн. Тийм Багдад татан гэж юм. Перс юм. Гэхдээ нэр нь Багдад гэдэг нэртэй Падишах гэдэг нэртэй Монгол хатан шүү дээ. Монгол хатан. Тийм дандаа ойр хатад байхгүй. Хан Султан гатын одоо зүчийн хан Султан чинь жоохон эргэлзээт юм шиг байна тий. Яг тэр бол ингэсэн яг нөгөө хатан байсан юм байна. хоризмыг олзож явсан татвар юм байна гэдэг юм байна. Хатан биш тий. Хатан гэж бол бичигт бол бас эргэлзээтэй. Гэхдээ тэн дээр би өслөх тийм сонир мэдээ бол олсон. Тэр нь өөрчлөлт нөгөө Жалалиддины нарийн бичиг байсан Насиви гэдэг нөхөр байгаа. Тэр нөхөр бол өдөр болгон Жалалиддины тэмдэглэлийн дэвтрийг ингэж бичдэг. Тэгээд Жалалиддин Туркийн нөгөө монголчууд ойрох дорндоос гараа явсны дараа Жалалиддин чинь бас нэг Дундад Аз нэг бас улс байгуулж бас нэлээд хүч хэрэгцсэн байхгүй. Энэ үед Жалалиддин Ахлад хотыг бүсэлж байхад хан султан ихчээс нь хар хөрнөөс илж ирсэн байна. Тэгээд тэр илч нь болохоор бол нөгөө хааны тэмдэг өхөө одоо нөгөө Мухаммад Шахын одоо хоризмын Мухаммад Шахын гарын тамга бүхий бүгжийг авчирч үзүүлсэн байна. Тэгээд тэнд захиа байсан чинь тэн дээр юу гэж байна гэхээр хан султан бол би бол одоо хааны зэрлэр Монгол хөвгүүдэд одоо Куран сутрын хичээл бол зааж байгаа гэж ингэж бичсэн бол байгаа байхгүй. Тэнгүүт тэрийг Английн түүхч Томсон гэж нөхөр бүр сүүлд бичсэн нэг сурвалжийн мэдээгээр хан султанаас бол 3 хүү гарсан юм аа. Тэр нь бол одоо бэрхчэр нэг нь хэмбэлээд ийм 3 хүү бол хан султанаас гарсан юм аа гэж бичсэн байсныг тэр нөхөр үндэслээд бэрхийн ээж нь бол ерөөсөө юу бэрх хааны ээж бол хоризмын хан султан хоризмын шахын охин хан султан байсан байна гэдэг ингээ буруу бичсэн. Тэрийг бас барууны түүхч нэг хэсэг авч явж байгаад одоо бол энэ яагаад ч бэрх бол насаар бол хүлээгүүгээс бол хамаагүй бах байгаа байхгүй. Гэвч хүлээгүү чинь бол нас нь бол тодорхой шүү дээ. 1223 онд нөгөө хоризм дайлаад буцаж ирэхэд чинь хүлээгүү хувлаа мөх 3 чин ан хийгээд Чингис хаантай уулзаад Чингис хаан нөгөө Агасан ангийнх нь өөхөр эрхийн ураг нь мэлахт бол хүлээгүү 9 настай хувлаа 12-тай юу мөнх тэттэй ч үлээгээ бүр тодорхой нас нь бол байдаг. Тэгээд бэрхтээ бол 1250 хэдэн онд үл дээ 60 хэдэн онд ч үлээ бэрхтээ уулзсан Мамлукийн элчийн тэмдэглэл дээр бэрх хаан 56 настай байсан гэдэг аюу тодорхой бичсэн байдаг. Тэгээд насын аваад үзэхлээр бэрх бол нэг 1000 хоризмын дайнаас хамаагүй өмнө нэг 1210-аад оны үед 8-аас 10-аад оны хооронд төрсэн бол таарж байгаа. Тэгэхээр хан султан бол бэрхийн ээж байх. Ямар ч одоо юу гэдгийг магадлал их бага. Гэхдээ нэг сони юм нөгөө судрын чуулган дээр зүчийн хүүгүүд гэдэг нэрнүүд бол байдаг. Тэр нэрнүүд дотор 11 хүүг нь Мухаммад гэдэг. Бүр одоо ялтчихгүй одоо Мухаммад гэдэг нэртэй хүү байсан гэж бичсэн байхгүй. Тэр би бол бодохдоо бол магадгүй тэр Мухаммадын ээж нь бол одоо хан султан байсан гэж бол магадгүй. Яагаад гэвэл зүчийн хүүгүүд чинь 18 хүүгүүд их олон хүүхдтэй их олон хатны тий олон хүүхдийн нэр дурдсан байдаг. Тэгээд тэрний 11-т нь бол Мухаммад гэсэн нэр бол гарч байгаа. Тэгэхээр магадгүй тэр Мухаммад гэдэг хүү бол тэр хан султанаар төрсэн байх магадaltaй. Яг тэгэхээр хан султаны чи яадаг штэ. Нөгөө хоризмын шахын ээж тэрхний чинь нэг сүмд багт нь цайзд багт нь Монгол зэрэгд олзож аваад тэгээд хоризмын хааны их тийм олон татвар юм сохид бол цуг олзлогдсон юм бэл. Тэгээд Чингис хаан бол тэр хоризмын хааны охтыг бол хөвгүүдтэй ш ноёдуудтай хувирлсан бэл. Ноёдуудтай хувирлжсэн чинь зүч ганцаараа энэ хан султаныг надад өгөөч гэж ингэж хэлсэн. Тэгээд хан султан бол зүчид их таалагдсан учраас зүч бол хатан болгож авсан гэсэн. Тийм юм бол байгаад байна. Тэгэхээр магадгүй зүчтэй гэрүүл болоод хүүхд төрүүлсэн бол тэр Мухаммад гэдэг нэртэй хүүхд бол байх магадaltaй юм болж байна. Юм гэхдээ дөрвөөс гадуур тохиолдол гэх юм да. Тийм дөрвөөс гадуур тийм тохиолдлын шилж юмартай. Тэгэхээр нөгөө Монгол овг аймгаас авдаг. За ер нь их хол авлаа гэхэд нэг онгууд интерес л авч байгаа шүү дээ. Тэднээс биш. Сүлдэс хатан бас байгаа. Илхаадд бол сүлдэс аймгаас. Сүлдэсүнээс. Тий. Тэр ч яг нөгөө сүлдэсүнүүд нь илүү нөлөөтэй байсан учраас жалаараас бас байна. Нөгөө жалаар тийш нүгүүд очиж байсан. Тэр бол тэр улстай нөлөөтэй нөхдөөтэй
нөхдүүдээсээ охин одоо охины навд сууж байгаа. Түрэг угсааны. Үгүй Монгол Монгол гэж сүлдээс орхон шаргаад түүхэн дээр гарч Жалаар. Монгол Монгол. Энэ Тэгэл ярив манай халахын бүх ноёдууд чинь жалаар утмынхан шүү. Гэрсэн жалаар хунтаж гэдэг чинь Батмагт аяа хааны жалаар хатнаас төрсөн. нас төрсөн учраас жалаарэ. за одоо бүгдээр илүү болчихсон байж боржон болчихсон байж. Хятад Орос зөвчөд үе төвд хатад энэ төрсөн байхгүй. За ястад болоог. Хятад бол бүр байхгүй тэр хятад хүүхэн авч суусан гэсэн мэдгүй. Алтан ордон дээр дотор нь байж магадгүй. Алтан ордон дээр Орос тэнд кинон дээр яагаад гэж тойч кино ирээд идэв шүү дээ. Тэр зохиомж тэр зохиомж баг. Тэр Алтан ордны хаадуудаас тэгж Орос хат авсан юм би одоо санахгүй. Энэ буцаал дандаа л Монгол. Би бас санаж байна. 20 дугаар зуунд нэг хүн Орос хат авсан юм. Алтан та шал өөр сэдв шүү. За ер нь социализмын үед бол одоо мантгай цаатныг одоо үйл суртлын зорилгоор хийсэн баг. Тэгээ бүр хамгийн урт ангит орон сайхны кино шүү дээ. Монголчууд орог мантгай хатныг илүү мэддэг юм шүү. Өөр хаттуудын талаар хэрчээ сүүлийн үед бас нэг юм кино уран зохиолууд нэлээд яваад байгаа шиг байна. Ер нь мантгайгаас хойш энэ хатан зайх нэг манжаа их болоод тэгээд энэ хатад Монгол хаттын ч юм уу эсвэл төрийн эрхэнд оролцож исэн эмэгтэйчүүдийн оролцож ирэн тэгээ байхгүй болж эхэлж байна 20 дугаар зуун хүртэл. Гэхдээ яг тэн дээр нэг юм нөгөө түүхэн өрнөлт хэсэг нэг одоо монголчууд ч нэг манжийн ноёрхлыг нэг хүлэн зөвшөөрөөд тэр чинь манж Монгол хоёр төрөө нийлүүлээ гэдэг байгаа шүү дээ. Төрөө нийлүүлээд яг хаан бол яг нэг манж хүн тэнд бол байдаг юм бооз. Гэхдээ тэр манж хаан маань бол эхийн талаас бол бас Монгол ээжтэй Монгол эмээтэй одоо дандаа орчин үзэмчнээс их нэр авдаг. Манжи хат ч дандаа голчин үзэмчийн хатантай байдаг шүү дээ. Үзэмчнээс хатаа авдаг. Бүр тийм боломжтой. Энд халах Монголд бол Чингисийн Алтан уургийнхаа 1924 он хүртэл тэгэл ард түмнээ захирал байдгаар бол байсан. Тэгээ яг тэр хугацаанд бол юу гэдэг нөгөө түүхийн томоохон одоо тайзан дээр одоо үйл явдал толоос жоохон хол байсан. Тий. Улс төрийн том үйл явдал янз бүрийн том бослого тэмцэл гэдэг юм уу том аян дайнуудаас ерөнхийдөө бол хол байсан учраас бол нөгөө түүхэнд нөгөө тэмдэглэгдсэн зүйл бол одоо их бага. Хадуудын талаар ч гэсэн ялгаа байхгүй. Ер нь бол одоо бид нар бол 800 жилийн өмнө Чингис хааны талаар их сайн мэддэг мөртлөө одоо юу гэдэг нь 200-300 жилийн өмнө Түшээ таан Жахван дөржийг мэддэг. Жахван дөржийн дараагийн хаан Засаг таан Нор үднэр гэдэг түүхэн үйл явдалд гол оролцсон хаануудыг мэдээд идэг боловч яг тэрнээс хойш хаануудын талаарх баримт мэдээч их бага. Ер нь үлдсэн юм ч их бага. Яг тэгэхээр түүхэн өрнөлтөө үйл явдал үлдсэн их бага ажин түвжинлээ байсан юм л үйл дээ. Нэг талаас нөгөө талаас тэгээд нөгөө том геополитик байхгүй болчихж штеп. Одоо хэдүүлээ ингээд энэ хонгора татан ихэрээс татан ойроо татан гэд их том геополитик ирээд штеп. Мутгаа халахлж яана гэд. Манжи үе бол өдөрхөр чинь тэр том геополитик чинь байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгэл яг одоо бодвол удам судар сайтай одоо ноёдын охтуудыг авч суудгал байсан байж таарна. Тэгтээ одоо тэгэл бүр амар том геополитик бол бүүмэд манай тэр ноёдоос нэг үзэмчи юм уу бүр хорчин ч юм уу харчин ч юм уу тийм хата авч исэн юм баг байхгүй хөө. Мандахад цэцэн хатан бол яах аргагүй Монголын төр самуурч байх үед Мандуул хаан одоо нөгөө нугуун үргүү болцоод алтан ургаас ер нь үлдсэн үнчинд Батман хүлчиж байгаа шүү дээ. Тэгээд тэр жоохон хөхтэйг авчираад хаанаар залаад тэрийг л нөгөө хатан биеэр төр залгах ёс гэж хоёлаа төвчийн дугаар дээр ирж ирсэн шүү дээ тий. Нөгөө хааны хатан мандухатай суучж байгаа учраас тэр чинь хаан болж шүү дээ. Тэгвэл хасрын удам өнөөл доон бие суун энэ төр гээд бас нэг хөөрхөн юу яасан юм байгаа шүү дээ тий. Өчгөн болсон. Тийм мандухай хатан бол өөрөө тэр Монголын төрийг хураахад гавь байгуулсан бас гавьяатай хүн л дээ. Тэр учраас тэр хүнийг хүмүүс дурсахын ч зөвж байх энэ мандухай хатны байгуулсан гавьяат их л баг. Кинод гэдэг бодит амьдралаас жоохон өөр л дээ. Нэг кино шүмжил дээр ярих юм уу? Кино шүмжил дээр ярьж болно тий. Тондог дулам хатны бас нэг кинон дээр нэг бөхөөж байгаа гарч явдгаар л ингээд сцен үлдсэн байгаа байхгүй. Тэгээ муухай аштаат юм шиг.
Гэхдээ Дундад улам хатан харин төрийн хэрэгт бас нэлээд оролцоотой. Харьцангуй байсан шүү. Тий одоо та хоёрын өмнөх дугаарт бас хандуун мантай бол бас их ойр харилцаатай. Хандуунтай бол бас ер нь улс төрийн бодлого тэр бол ер нь бас Дундад улам хатан одоо өгсөн тэр хундагтай арх эднэр бол ер нь бас л шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг байсан эднэр гэсэн юмуд бол бас би ер нь ингээ харахаар бол богдханаас та зэрэгцээ тэр чинь бас дарихэр өргөмжилж байгаа шүү дээ. Хааныг өргөмжилж улсын их дагна тийм улсын их дагна гэдэг чинь бас тусдаа хатан хаан өргөмжилж суурин суулгаж байгаа байхгүй юу? Дагна гэдэг нь яа гэсэн үг хатан гэдгээс юу вэ? Улсын их дагна гэхэлэр одоо яг хуу нийт одоо юу гэдэг нийт монголчуудын хаан бол одоо эцэг бол нийт монголчуудын ээж гэдэг нийт монголчуудын ээж юм байна л да. Тэгж болох юм да. Тэгж яаж болох вэ? Тэгэхээр тэр чинь хаантай зэрэгцсэн байр суурин дээр ирээд байгаа Дундад улам хатан болов. Тэр бол гэхдээ ховорчтой одоо нөгөө уртлын хатуучууд бүүм Төшөөд хааны хатан Сэцэн хааны хатан гэдэг чинь нэг юм өөрийн аймгийн одоо нэг хүрээндэл яваад байгаа асуудал шүү дээ. Энд чинь олон зуун жилийн дараа улсын хаан томилогдоод тэгэнгүүт хатан улсын их дагна болоод тэгээд тэр хүн чинь магадгүй сайдууд буюу бараг сайдтайгаас давсан хэрэгтэй байж магадгүй. Гэхдээ тэр кинон дээр гардаг шиг энэ бүхийг их дагны өнгөн суурь гэдэг тэр зүгээр нэг социализмын үеийн богдогоо муулах тэр үзэл сурталын хүрээнд хийцэн баг. Их дагны өндөн сүргэмүр гэдэг бас тийм бүтц маягтай бас ажлын албан маягтай бас байгаад байгаа шүү дээ. Дундад улам хатчих. Өндгөн сүрг